За сайн байцгаана уу. За өнөөдөр лекцийн дарааллын 8 дугаар лекцийг ярих гэж байна. За энэ лекцийн гарчиг яагаад сайентистууд философч болдог вэ гэсэн. Өөрөөр яагаад цэвэр мэдлэгийн салбарын хүн философийн салбарт орж ирээд ингээд мэдлэгийн салбар, философийн салбар хоёуланд нь ингээд хамтруулан ажилладаг вэ гэсэн энэ одоо асуултанд хариулахаар энэ өдрийн лекцийг бэлдсэн байгаа. За бид одоо хүн төрөлхтний их сургуулиудын мэдлэгийн салбаруудын одоо сайенсийн салбаруудаас бол мэднэ. Хамгийн анх одоо философи хөгжиж эхлээд мэдлэгийн төлөө хөгжиж эхлээд дараа нь философоос маш олон салбарууд одоо үүсэн гарсан. За жишээлбэл байгалийн одоо сайенсийн салбарт физик, хим, биологи, математик гэсэн салбарыг бүгдээрээ философоос гаралтай. Тухайн үедээ хүмүүс бол байгалийн философи гэж ярьдаг байсан. Түүгээрээ одоо математик, физик хэлдэг байсан шүү дээ. За human science хүний одоо судлах science мэдлэгийн салбарт жишээлбэл хүн судлал антрополог, сэтгэл судлал психолог, за нийгэм судлал социолог, хэл судлал лингвистик, за түүх судлал historic гэсэн энэ салбарууд бол бас л бүгдээрээ философоос салбарч гарсан. Одоо философос төрөн гарсан ийм одоо салбаруудаа. За тэгсэн гэдээч олон салбарууд философоос төрөн гарч одоо хүн төрөлхтний өнөөдрийн энэ их сургуулиудын бүтцийг байгуулсан ч гэсэн философи яагаад өнөөдөр бас л одоо их сургуулиуд, университетүүдийн хажууд, дэлхийн одоо том университетүүдийн хажууд философийн том факультетүүд, департаментууд философийн судлаачид ажилладаг вэ гэсэн юм одоо асуулт гарч ирнэ. За энэний хариулт бол ерөнхийдөө философи бол танин мэдхүү гэсэн их том салбарыг бол тээж явдаг. За өнөөдөр ч гэсэн одоо бүх мэдлэгийн салбарууд бол танин мэдхүүн эцэс бол хүрээгүй. Танин мэдхийг одоо бүрэн мэдэх одоо тийм боломж ч одоо баг. За танин мэдхүүд хүрнэ гэвэл маш удаан олон зуун жилийн одоо судалгааны ажил хэрэгтэй. За тиймээс танин мэдхүү бол философийн одоо гол салбар. Их сургууль дээр бол философи ярихад бол эхлээд танин мэдхүү ярьдаг. За хоёрдугаар философийн их сургуулиудын хажууд одоо судалгааны судлаачдын одоо хийдэг гол ажил бол сайенсийн теори. Ерөөсөө бүх мэдлэгийн онолууд хэрхэн одоо гарч ирж мэдлэгийн онолууд бий болж ингээд тэр бол одоо сурагчдуудаар оюутнуудад тардаг вэ гэсэн одоо тэр асуултыг бол философичд тавьж яадаг. За энэ асуулт бол философичдын одоо судалгааны ажлын нэг төрөл. За хэлний философи бол өнөөдөр маш чухал салбар болсон. Яг бол бидний хэл яриа өөрөө баярлаасаа ингээд үсчихсэн. Удам дамжаад ингээд хэл яриа өгч явчихсан байдаг. Гэтэл философийн мэдлэгийн танин мэдхүүн одоо тэр нэр томьёог нэрлэх тэр үгнүүдийн одоо асуудал бол өнөөдөр маш чухал их яригдж байгаа. Яг бол буруу үгээр илэрхийлэх юм бол буруу ойлголтод явчихна. За буруу ойлголт бол буруу үйлдэлд явчихна. Тийм учраас хэлний философи бол өнөөдөр философи маш том одоо хэсгийг эзэлж явдаг. За логик байна. Логик бол тэртээ тэрг одоо өнөөдрийн ярих гол сэдв. Логик бол одоо гаргалгааны онол шүү дээ. А-гаас Б, Б-гээс С гэсэн одоо гаргалгаа хэрхэн гарах вэ гэсэн гаргалгааны онол байна. За моралын сэдвүүд байна. За бидний одоо лекцүүдийн хүрээнд бол би сайнны тухай одоо зөвийн тухай бол нэлээд одоо ярьсан. Тийм учраас морал бол философийн том салбар. За түүхийн философи гэдэг бол бас Хегелээс одоо эхлээд бол түүхийн философи бол философийн нэг том салбар болж үлдсэн. Олон одоо ихтэй сургуулиудад бол дэлхийн ихтэй сургуулиудад философийн түүхээр бол маш их одоо лекцүүд ордог. Яг бол түүх өөрөө философигээр явах боломжгүй. Түүх дэвш хүн төрөлхтний хөгжлийг одоо илэрхийлэх ёстой учраас за эстетик гоо сайхан бол философид бол явдаг. Эстетикийн одоо гоо сайхны судлал бол философчдын одоо хийдэг том судалгааны ажил байна. За үүний хажуугаар хуулийн философи. За хуулийн философи бол гол нь тэнд хүний эрх, морал, эрхчлөөний тухай том асуултуудыг тавьдаг. За ингээд философи бол өнөөдөр университетүүдэд бол одоо судалгааны ажлыг хийсэн хэвээр байгаа. За өнөөдрийн ярих гэж байгаа тэр одоо сайентистууд яагаад одоо философч болж байгаа юм бэ гэсэн юм асуултуудыг хариулна. За сайентист одоо судалгааны ажил, мэдлэгийн салбарт ажиллаж байгаа философи руу ороод философч болсон юм одоо хүмүүсийн жишээ. Хамгийн том жишээ бол одоо Эйнштейн. Эйнштейн бол одоо онлын физикийн салбараас бол философийн одоо салбар руу орж ирсэн байдаг. Яг бол философоос мэдсэн мэдлэгээрээ одоо онлын тэр физикийн бас онлуудыг гаргаж ирсэн шүү дээ. Та нар бас тэрийг мэдж байгаа. За Хайзенберг гэдэг одоо философч, онлын физикч. За энэ хүн бол бас одоо сүүлдээ
философи, физик хоёрыг нь холбоод лекцийн одоо хичээлүүд заадаг болсон. За Gödel гэж бол том математикч байв. За математикч Gödel бол ерөнхийдөө дандаа философийн асуудлуудыг тавьж ирсэн шүү дээ. Бүрэн ба бүрэн биш юм бол гэдэг өнөөдөр одоо ярих сэдв. За Wittgenstein гэдэг бол инженер одоо хүн байсан. За энэ хүн бол одоо 30-40-аад оны үед бол философийн салбарт орж ирээд тэгээд том одоо философийн одоо нээлтгэхээс гэхэд арай одоо дээгүүр хэлчих баг. Зөв ер нь бол Wittgenstein бол философи маш том одоо шинжилэлд өөрчлөлт авчирсан одоо ийм хүн байгаа. За ингээд одоо цөөхөн одоо жишээ хэлэхэд бол олон одоо сайенсийн салбарын хүмүүс философид одоо орж ирсэн. За анхны том одоо философч мэдлэгийн салбарын одоо логикч хүн бол одоо бидний мэдгээр бол Аристотель. За Аристотелийн одоо хэлсэн гол логикийн одоо гаргалгааны онлын хэллэг байдаг. Тэр бол бүх хүн өхөн. За бүх грекүүд хүн, тиймээс бүх грекчүүд өхнэ гэсэн ийм одоо логикоор бол анх философийн логик гэж өгч ирсэн. За өөрөөр хэлбэл одоо монголоор одоо энийг орчуулж хэлэх юм бол бүх хүн өхөн, бүх монголчууд хүн, тийм учраас бүх монголчууд өхнэ гэсэн ийм одоо логик төрж болно. За Аристотелийн энэ логик саний энэ Аристотелийн гаргалгааны амд юу хэлдэг юм бэ гэхээр логик бол ерөөсөө гаргалгааны нэгдүгээр урлаг, хоёрдугаар логик бол бодох урлаг. За түүний зорилго юу юм бэ? Логикийн зорилго бол үнэн рүү очих. Ерөөсөө үннийг л мэдчих. За метод нь юу вэ гэхээр арга нь юу вэ гэхээр хоёр хэллэгээс гурав дахь хэллэг рүү орж ирээд гаргалгаа гаргаж авах. За маш хүндрэлтэй талууд байдаг. Жишээлбэл одоо зарим логикийн хэллэгүүд бол шууд үнэн гаргалгаа руу очих төвөгтэй байдаг. Тийм учраас одоо гаргалгааны шинэ онол руу бол очсон байдаг. За энэний хүндрэл одоо жишээлбэл бүх лам халдсан толгойтой. За дорж халдсан толгойтой. Тэгвэл дорж одоо лам гэсэн хэллэг бол ягаад ч одоо Аристотелийн силлогизмын одоо гаргалгаанд бол зөрчилдөг. Тэгэхээр бол цаашдаа бас логик болоод одоо шинэ логик руу ороод явцсан байгаа. За Leibniz-ийн хэлсүү гэдэг өнөөдрийн одоо гол хэлэх гээд байгаа миний одоо ярих гээд байгаа зүйл бол ер нь бол ягаад сайенс философи хоёр хамтардаг юм бэ гэдэг бол одоо Германы философ Leibniz хэлэхдээ математикгүйгээр хизээч философи гүнлүү одоо орох боломжгүй. За философигүйгээр хизээч математикийн одоо бас гүнлүү орох боломжгүй гэдэг. Тийм учраас энэ хоёр гүгээр юунийч бас гүнлүү орох боломжгүй гэж Leibniz гоё хэлсэн байдаг. За математикч бас философч болсон гэн Kurt Gödel гэж математикч бол яасан бэхээр математикийг философийн логиктой болсон байна. Тэгэхээр энэ хоёрын дундаас математикийн том одоо хэллэг нээлтүүдийг гаргасан. За Gödel бол Эйнштейнтэй хамт одоо физикч Эйнштейнтэй хамт сүүлд одоо Америкийн Принстон университетэд бол хамт одоо судалгаа хийж байсан. За ингэж судалгаа хийж явахын гол одоо шалтгаан бол Gödel бол бүрэн гүйцэд биш хуулийн тухай том одоо онол гаргасан учраас түүнийг одоо Америкийн университет ирж лекц уншаач гэж одоо урьж байсан. За өөр нэг одоо миний энд одоо ярих гэж байгаа өөр нэг одоо scientist, за судлаач, мэдлэгийн салбарын хүн бол одоо Wittgenstein гэж юм бий. Wittgenstein бол одоо инженер хүн байж байгаа. Тэгээд математикч хүн байж байгаа. Бол одоо философийн салбар руу орж ирсэн. За тэр хүн бол философиг бас л логиктой болгосон. Гэхдээ логиклоос философи руу орсон. За энэ хүний одоо нэг алдартай ном байдаг. Тэр ном бол логиктой философийн трактат гэсэн ном байдаг. За 20 дугаар зуунд бол одоо өнөөдрийн ярьж байгаа гол сэдвийн цаад зорилго бол 20 дугаар зуунд маш их одоо сайенсийн хүмүүс философи орж ирсэн. За яагаад вэ гэхээр 20 дугаар зуун бол маш их одоо учир утгатай зуун. Яагаад бол энэ зуунд мэдлэгийн том одоо хувьсгалууд явагдсан. За нэгдүгээр одоо мэдлэгийн том хувьсгал бол Sigmund Freud гэдэг психологийн салбарын одоо судлаач юм байгаа. Энэ хүн бол хүний дээд ба доод ухаан гэсэн хоёр одоо салбарыг бол тусад нь судлаж, за ингээд доод ухааны талаа психоанализ гэсэн одоо ийм одоо судалгааны одоо салбар одоо хийсэн. За үгээрээ бол ерөнхийдөө хүний ухаан зөвхөн дээд ухаан биш, бас доод ухаанаараа буруу зөв одоо үйлдэлүүд хийдэг юм байна гэснийг бол Sigmund Freud гаргаж ирсэн байгаа. За Эйнштейн бол ерөнхийдөө орон зай, цаг хугацаа гэсэн ийм хоёр тусдаа зүйл байхгүй. Энэ хоёр бол хоёулаа нэгдэн зүйл үлээ. Тийм учраас орон хугацаа гэсэн одоо ийм шинэ нэр томьёо гаргаж физикт бол одоо том
хувьсгал хийжсэн. За Gödel бол одоо бүрэн бишийн теоригоо гаргаж ирээд математикт одоо том хувьсгал хийжсэн. Тэр хувьсгал юу вэ гэхээр ерөнхийдөө бүх математикийн асуудлуудыг математикийн одоо аргачлалаар бол шийдэх боломжгүй гэсэн юм сонирхолтой одоо шийдэл гаргаж ирсэн. За Wittgenstein бол хэлний философт бол орж ирээд бас том одоо хувьсгал хийсэн. Өөрөөр хэлбэл философийн энэ бүх хэллэгүүд бүх нэр томьёонууд бол бүх одоо таны мэдхүйг илэрхийлэх чадваргүй тиймээс хэл маш цэвэр байж одоо таны мэдхүйд одоо ойлгоно. Тиймээс хэлний асуудлыг ихтэй шийдэх хэрэгтэй гэж Wittgenstein хэлжсэн. За нөгөө нэг том одоо бас мэдлэгийн одоо хувьсгал хийсэн бол одоо зураач Пикассо. За Пикассо бол одоо кубизм гэж бол уран зургийн бол шин төрөл гаргаж ирж байсан. Яг л кубизм гэдгээр хүн ухаанаасаа зураг үсэлтэйгээ зураг зурх зүгээр юмыг хуулж одоо зурхыг одоо уран зураг зурх гол нь биш. Ухаанаасаа одоо халтар зураг зурнаа гэсэн кубизм одоо зургийн шин одоо хэлбэрийг гаргаж ирж байсан. За Gödeлийн бүрэн биш теори өнөөдөр ярих гэдэг. Яагаад математикч Gödel одоо хэлний философч Wittgenstein хоёрыг би яриад байгаа юм байна. Энэ хоёр хоёулаа явсаар байгаа нэгэн зэгт очдог. Тэр бол ерөөсөө танин мэдгүй шүү дээ. Бид бүгдийг бүрэн мэдчих чадахгүй гэсэн. За Gödel бол математикаар бүгдийг бүрэн мэдэх гээд бүрэн мэдчих чадахгүй байна гэсэн тийм ойлголт руу хүрсэн. За энэ нь бол ямар одоо түүхтэй вэ гэхээр 1900 онд бол Германы математикч одоо Hilbert гэж хүн бол математикийн 23 асуудал бол гаргаж ирж тавьсан. За энэ 23 асуудлын одоо нэг нь бол хэн болов? Математикч Gödel шийдсэн. За энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр хүрэлцээтэй хүчинтэй ийм системүүд дотор батлах боломжгүй ийм өгөөсгч боломжгүй бол хэллэгүүд байдаг гэсэн ийм одоо хэллэг. За энэ бол маш одоо математикч шин одоо ойлголт авчирсан. Ингээд Gödel бол математикийн бол одоо ямар ч зөрчилгүй гэж хэлжсэн. Hilbert бол математик ерөөсөө дотроо ямар ч зөрчилгүй гэхэд бол Gödel зөрчилтэй гэсэн ийм одоо эсрэг шин одоо философийн бол гаргаж ирснээр математикт бол ер нь зөрчил одоо үүсчихсэн. За нөгөөгөр одоо Gödeлийн энэ бүрэн биш теорийн бүтцэн бол яах вэ? Энэ бол хоёр хэсгээс бүтсэн байдаг л да. За нэгдүгээрт нь бол түрүүн хэлсэн хүрэлцээтэй хүчинтэй зөрчилгүй системүүд дотор батлах боломжгүй хэллэгүүд бий гэж. За хоёрдугаарх нь болохоор хүрэлцээтэй хүчинтэй зөрчилгүй системүүд өөрийнхөө зөрчилгүй гэдгээ бас баталж чадахгүй гэсэн. Энэ бол хоёр дахь хэллэг бол бас маш их одоо үр дагавартай хэллэгээ. За нөгөө тал одоо Gödeлийн нөгөө тал Wittgenstein. За Wittgenstein бол логиктой одоо хэлний философиг яаж одоо холбож ирсэн юм бэ гэхээр хэл бол яг л Gödeлийн хийж байгаа адилхан Wittgenstein бол өөрийнхөө талаас бол хэл бол бас л нэг систем юм аа гэж хэлсэн. За тухайн энэ хэлийг өөрөөр нь одоо хэл өөрийгөө тайлбарлаж чадахгүй шүү гэсэн юм одоо хэлгийг хэлсэн. Өөрөөр хэл өөрөө тийм бүрэн гүйцэд биш ээ. Жишээлбэл одоо монголчуудад монгол хэлээрээ монгол хэлийг бүрэн гүйцэд тайлбарлаж чадахгүй гэсэн ойлголт байхгүй. За тийм Wittgenstein-ийн нөгөө нэг зорилго бол ерөөхөө тийм нэгэнд тухайн тэр одоо англи хэлч байдаг юм уу, монгол хэлч байдаг юм уу, хятад хэлч байдаг юм уу өөрийнхөө хэлийг одоо бүрэн тайлбарлаж чадахгүй учраас ерөөхөө бүгд төвчөндөө энэ идеал хэл гаргаж ирье гэсэн энэ санал дэвшүүлж байсан. За энэ хэл бүтээснийхээ онцлогоор бол хэлний асуудлуудыг шийдчихвэл одоо тэндээс философийн асуудлуудыг шийдчих гэсэн ийм цаад одоо агуулга юм зорилготой хэллэг байсан. За Wittgenstein-ийн нэг гол одоо хэлсэн нэг зүйл юу вэ гэхээр ерөөсөө хэлэх боломжтой зүйлийг бол маш тодорхой хэлэх боломжтой. Зүгээр хүн нэгэнд мэдэхгүй бол одоо бас дуугаа бол татах хэрэгтэй. Хамаагүй одоо ярьж болохгүй шүү гэсэн Wittgenstein сонирхолтой хэллэг байдаг. За Wittgenstein-ыг Кембрижийн университетийн одоо профессор байсан математикч Russell бол анх бол одоо энэ хүн бол зүгээр одоо хүн биш шүү. Энэ бол одоо гоц ухаантай юм хүн байна гэдэг бол анх Russell мэдчих та Wittgenstein-ийг Кембрижийн университетэд авчиж философийн профессор болгож байсан. За Бертранд Руссell бол одоо Wittgenstein-ийг Кембрижийн одоо университетэд энэ хүн ерөөсөө гоц ухаантай гэдэг л одоо гаргаж ирсэн. За яагаад Бертранд Руссell Wittgenstein-ийг Кембрижид авчиж профессор болгосон бэ гэхээр ерөөсөө Wittgenstein-ийн хэд хэдэн хэлсэн зүйл байдаг. За тэр бол Бертранд Руссell-ийн маш их сонирхол татсан. За нэгдүгээр бодлоо хэлээр дамжуулан хэрхэн илэрхийлэх вэ гэдэг бол Wittgenstein-ийн маш том асуудал. Би энд бодсон бодол байдаг. За одоо энийг би яаж үгээр
орлуулах бодлоо. Үгээр орлуулах. Хэрвээ би буруу үг хэрэглэх юм бол миний бодол буруу үг хэрэглэх гэж байна. Тэгээ нөгөөх нь намайг буруугаар ойлгож байгаа. За нөгөө талаар бодит байдлыг бас хэлээ яаж орлуулах. Одоо энэ бидний энэ гадаадын орчин ертөнц хорвоог бид нар яаж үгээр орлуулах вэ? Бодит байдлыг. Болсон үйл явдлыг бид нэг яг таарсан үгээр орлуулахгүй бол нөгөө хүн бас буруугаар ойлгож байгаа. За энэ бол одоо бас маш нарийн асуудал. За энэ дээр бол Wittgenstein олон талаар асуудал тавьсан. За идеал хэл гэсэн тийм формал хэлийг гаргах гэж бол одоо Wittgenstein ном бичсэн байдаг. За хүн өөрийнхөө их хэлийг тэр хэлэндээ тайлбарлах боломжтой ч их хэлээ бүхэлдэн тайлбарлах боломжгүй гэдэг бол энэ бол Wittgenstein-аас гаралтай. За их хэл чухал биш. Wittgenstein бол их хэлийг нэг чухалчлаагүй. Гол нь биднэрт нийтлэг нэгэн мэдлэгийн хэл байх хэрэгтэй гэдгийг голж хэлж байсан. Тэгвэл бид нар мэдлэгийг зөвөөр дамжуулаад мэдлэгээ зөв тараагаад явчих боломжтой. Хэрвээ бид нар их хэлээрээ мэдлэг дамжуулах гэдэг юм бол тэнд алдаатай өгнөд, алдаатай нэр томьёонууд байгаа учраас мэдлэг бүрэн дамжихгүй шүү гэсэн юм цаад одоо Wittgenstein-ы зорилго байсан. За өдөр тутмын одоо хар яриа бол ер нь бол одоо нөгөө өндөр чанартай жинхэнэ одоо мэдлэгийг дамжуулахад дутагдaltaй шүү гэдэг бол Wittgenstein хэлсэн. За Gödel математикч Gödel, философч Wittgenstein хоёр хаан тааралдваа. За энэ хоёр бол анх удаага одоо Австрийн Вен хотод байдаг. Венер скул гэж тийм одоо судалгааны тийм дугуйлан байсан. За энд бол математикч, физикч, философч гэх одоо олон тийм судлаач хүмүүс бол цугларч танин мэдхүүг одоо ярьдаг байсан. За хүн яаж танин мэдхүү, эцсийн танин мэдхүүг одоо гаргаж ирэх боломжтой юу? Нэгэн танин мэдхүүтэй, универсал танин мэдхүүтэй яаж болцоох вэ гэж одоо тэнд бол судлаачд бол уулзаж, за маш одоо ярилцаж мэтгэлцээ одоо хийдэг байсан. За энэ хүмүүс бол бүхэн танин мэдхүүг шийдэхэд бол 1922-оос 1933 онуудад Ленин одоо их сургуульд ажилласан. За энд оролцогчдын одоо алдартай оролцогчид дотроос бол жишээлбэл Schlick байсан, Carnap байсан, Feigl байсан, Weissmann байсан. За Хаан гэж нэг хүн байдаг, Reichenbach, за түрүүний ярьсан одоо Gödel, за цаашлаад Hempel, Tarski гэдэг одоо хэлний судлаачид, философчид, математикчид, физикчид бол энд бол хамтарч ажиллаж байсан. За тэр хүмүүстэй бас захиагаар харьцдаг олон одоо алдартай хүмүүс байсан. Жишээлбэл Wittgenstein, Mach, за Russell, Moore, Hilbert, Poincaré, Einstein, Frege, Popper гэх хүмүүс бол тэднэртэй бол одоо захиагаар харьцдаг байсан. За өнөөдөр одоо математик, философи, science, философи одоо энэ судалгааны одоо хамтарсан одоо сэдвүүдийг юун дээр тогтгоо гэхээр танин мэдхүй хязгаартай юу гэдэг хамгийн нэг дурдсан болт. Тийм. Эцсээс бид нар бүрэн мэдчих чадахгүй гэсэн. Хоёрдугаар ер нь эцсээс хязгааргүй гэдгээр бид нар юу хэлэх гээд байгаа. Төгсгөлгүй хязгааргүй гэдгээр юу хэлэх гээд байгаа. Тийм. За энийг бол асуудаг. За энэ асуулт бол ерөнхийдөө философч Хегелээс гаралтай. За гурав дахь том одоо асуулт юу бол хиймэл хүн роботыг бүтээх боломжтой юу гэсэн одоо математик, философи, физик, сайенсийн асуулт гэдэг. Үнэхээр хүнийг орлохоор одоо хиймэл хүн хийх боломжтой гэсэн асуулт байдаг. За хэрвээ хиймэл хүн хийчлээ гэх юм бол одоо тэр хиймэл хүний их хэл нь ямар хэл байх вэ? Тийм гэсэн. Ийм одоо философийн, математикийн, физикийн бүр цаашид одоо инженерингийн одоо олон асуултууд бол өнөөдөр одоо тавигдсан. За энэний одоо судалгааны ажлууд бол эрчимтэй явагдаж байна. За 21-р зууны одоо онцлог бол одоо бүх мэдлэгийн салбарын хүмүүс бол хамтарч ажиллаж байгаа. 20-р зуунд бол математикч хүн философч болоход одоо хүмүүс их гайхдаг байсан. Өнөөдөр 21-р зуунд бол математикч хүн философ болох ёстой, философч хүн математик болох ёстой. 21-р зуунд бол математикч бүр тэр байтугай компьютерч хүмүүс бүгдээрээ хамтарч бүх одоо салбарыг нийлүүлж ижил танин мэдхүү хүний ухааныг л одоо ойлгож мэдэх одоо боломжтой. Тэгээгүй тусдаа ажилласан цагт бол бүрэн мэдэх боломжгүй шүү гэсэн юм одоо асуултыг бол Penrose гэдэг Английн одоо математикч номоо бичсэн байдаг. За энэ ном бол Emperor's New Mind гэсэн одоо ийм ном. За энийг бол залуучууд одоо олж уншихад бол маш их сонирхолтой хүний ухааны талаар бол бичсэн байгаа математикч хүн. За университетийн онцлог. Өнөөдөр бид нар дандаа мэдлэг ярьж байна. Энэ лекцийн хүрээнд. Гэтэл бидний энэ яриад байгаа мэдлэг чинь университет дээр явагдах хэрэгтэй. За ялангуяа миний одоо
гол хэлэх хэсэг одоо зүйл юу гэдэг вэ гэхээр ерөөдөө манай Монголын университетүүд яг мэдлэгийн төлөө мөн үү, яг мэдлэг тэнд үйлдвэрлэж гэнэ үү гэдэг тэр асуултыг бас бид нар тавих хэрэгтэй. За би олон удаа их сургуулиуд дээр очиж лекц уншиж байгаад бол дандаа асуудаг гэсэн. Энэ танад танин мэдхэн одоо танад үйлдвэрлэдэг үү? Танин мэдхүү танад хэрхэн явж гэнэ гэж асуудаг. За энэ асуултанд бол надад бол хүмүүсээс хариулж чаддаг. Тэр бол жоохон хариуцлагатай байдаг. Тийм учраас би оюутнууд бол дандаа танин мэдхүү л ярьдаг. За ер нь их сургууль одоо манад бол их сургуулийн нэгдээд сургуулиудыг бол одоо сүүлийн үед их буруугаар ойлгож байгаа. Зөвхөн л одоо нэг мэрэгчл олгодог газар, очоод нэг мэрэгчтэй болоод диплом өгүүлээд одоо гараа явчихдаг газар. Ялангуяа университет их сургууль бол зөвхөн мэрэгчлийн газар биш. Тийм бол мэдлэгийн газар байх хэрэгтэй. Мэрэгчлээс гадна бас мэдлэгтэй болох хэрэгтэй. За мэдлэгийн хэмжээ үргэлж ихсдэг. Тийм учраас мэдлэгийн хэмжээгээр нь одоо мэдлэгийг хэмжээгээр нь хүмүүсийг үнэлэх хэрэгтэй. Тэгжээж хэн их мэдлэгтэй байна, тэр их мэдлэгтэй хүн л одоо цол өндөртэй одоо байж тэр судалгааны ажлыг удирдах авч явах хэрэгтэй. Тэрнээс бага мэдлэгтэй хүн одоо их мэдлэгтэй хүний одоо судалгааны ажлыг удирдах гэж хэлж байхгүй шүү дээ. Энэ бол одоо бүтшгүй. За ер нь хүмүүсийг ялангуяа залуучуудыг хараад байхад гарцаагүй мэдчихсэн гэж явж байгаад тэр мэдлэг нь буруутагдаад шинэ мэдлэг мэдэх шаардлагатай болох. Тэр зөрчлийг болоод ерөнхийдөө олон удаа залуучууд давж чаддаггүй, бууж өгөх гэдэг. Тэгэхээр ер нь бол гарцаагүй нэг гэж мэдж явсан зүйл бол дараагийн төвшөнд хоцрогдно, хуучрагдана шүү. Тэрийг ерөөсөө мартчих болохгүй. Тиймээс мэдлэг үргэлж шинжлэгдэж явах хэрэгтэй. Үүнтэй адилхан ялангуяа одоо их сургуулиудад сурж байгаа залуучууд бол мэдлэгээс мэдлэг рүү одоо шилжиж явах хэрэгтэй. За мэдлэгээс мэдлэг рүү шилжихгүй бол мэдлэг төвөгтэй болдог гэдгийг бас мартаж болохгүй. Шинэ мэдлэг бүр улам төвөгтэй болно уучнаасаа. Тэгэхээр одоо мэдлэгээс одоо ялангуяа шинэ мэдлэгээс хамтарч болохгүй шүү гэдгийг одоо энэ лекцийн бас нэг хэлчихмээр байна. За мэдээжийн гэсэн одоо ойлголтоос бол бид бас салах хэрэгтэй. Ер нь бол ингээд мэдлэг бол заавал мэдээжийн зүйл шүү дээ. Ойлгомжтой зүйл гэх гэдэг. Мэдлэг бол эхлээд хамгийн ойлгомжтой, хамгийн мэдээжийн биш байдаг. Мэдээж асуултууд бол мэдээжийн байж болно. Гэхдээ мэдлэг өөрөө мэдээд ирэхээр бас төвөгтэй хөдөлмөр гэдгийг бол одоо мартаж болохгүй. За одоо лекцийнхаа сүүлд одоо та бүхэнд хэлэхэд ер нь өмнөх одоо үнэмшлүүдээс салж чаддаг байх хэрэгтэй. Хуучин үнэмшлүүдэд хайж чаддаг байх хэрэгтэй. За тэгээд шинэ үнэмшил рүү одоо хүрэх одоо гаргаж одоо зориг хатуучтай байх хэрэгтэй. Яг бол хуучин үнэмшлээс салж шинэ үнэмшил очиход одоо тиймж амархан биш. Тэрийг бол ойлгож байна. Гэхдээ хүн одоо хуучин хоцрогдсон үнэмшлээс салж одоо чадах одоо чадвартай байх ёстой гэж одоо энэ лекцээ төгсгөё. Анхаарлаа тавьсан баярлалаа.